зүгээр нь. За эхлэв. Нөгөө ертөнц. Энэ нэвтрүүлгээр бид нар та бүхэнд сонин хачирхалтай, аимшигтай зүйлс болсон газруудаар очиж нэвтрүүлгийг хүргэдэг билээ. Өмнөх дугаар дээр Гана гэдэг залуугинд очсон нь та бүхэн мэдж байгаа бах. Энэхүү дугаараар бид нар бас дахин нэгэн залуугинд очих юм аа. Энэ залуугийн нэрийг Улана гэдэг. Улана гэртээ ганцаараа амьдардаг бөгөөд бас л гэрт нь сонин хачиргалтай эвгүй зүйлэд болоод байна гэсэн дуудлагаар бид нар Уланагийн очих юм аа. Нэвтрүүлгээ тухлан сууж таалан сойрох нь. Нөгөө ертөнц. За юу цаа нөхдүүдээ Улака here. За тэгээ юун түрүүнд манайхаа инстаграмыг дагчихгүй юу дөө. Тэгээ Улака доогуур зураас FC гэ байгаа. Тэгээ тэгээ өөртөө ороод харна үстэй. Би нэг хөөрхөн 374 ч байлуу. Тийм дагагч байгаа. Тэгээд би бас reel хийх дуртай тийм. Миний мэргэжил бол videographer гэдэг нэг мэргэжилтэй. За тэгээд яг хөө хэлсэн завтаа тэгээ өөрөө videographer гэж нэвтрүүлэг дуудаад. Яа би өөрөө хийж болох байсан л та. Гэхдээ яг хөө тэгээ байх штэ тэгээ тий. За тэгээд нэг юм болсон юм аа. Би нэг 7 хоногийн өмнө юм уу тий. Юу гэдэг аахгүй. Шүн унтчихсан байхгүй. Тэгээ шүн унтж байгаа л би нэг юм идэ даа гэдэг нэг шөнийн 3 4 цаг болж исэн баха. Тэгээ би босч ирээд хаалгаа онгоолгол харсан чинь маань галтгоонд хүн сууж. Тэгээ би ч одоо юу хин байдаг вүлээ. Энэ намуунаа ирсэн юм зулаа ирсэн. За тэгээ хүн ирсэн маань гэж бодоод тэгээд би очиод ингээд хөө хинбэ гэд асуусан чинь би өсөөд байна. Би одоо ингээ хоол идмээрэн. Гэт өөдөөс сонин эрэгтэй юм уу эмэгтэй юм мэдгүй ямар ч урт төстэй байсан. Тэгээд би ингээд гайхаад юу вэ наа чи одоо миний мөнгөөр авсан пицца штэ. Яа би пицца захиалсан байсан юм аа. Тэгээд яахав те би горож байгаа юм биш шүү залуусаа те би угаас өдөр болгон захиалж идсэн штэ. Тэгээд би наа чи одоо миний пицца штэ наа чи минийх синийхсэн чинь өөдөөс айгүй муухай хашгирдаг байхгүй. Би ястэ нэрэ чи ястэ нэрэ хөгийн амтан ингээ ууралж мууралснаа шууд энэ хөргөч рүү явуулсан. Тэгээ би чи гайхаж байгаа юм чинь. Сүнс байсан юм баг таа. Тэгээ би нэг 7 хоног явсан. Лам дуудаж үзлээ, бөө дуудаж үзлээ. Ерөөсөө манийх нь vibe-ын тохирохгүй мөлий. Бөө нэрснээ намайг нэг сонин ташуураар оргоолгоно гэд нэг тэр нэг садист банд байсан хөө. Минийс ойлгохгүй баг. Facebook-ээр л нэг хайсан. Тэгээ нэг лам дуудсан чинь өөдөөс нэг юм шар нунтаг өгөөд тэгээ энийг жир нь хэрэглээдэ. Яаж гэлээ шатаач гэлөө, урсгах гэлөө. Тэгээ тэрийг хийсэн бас нийл нөлөө байгаа. Тэгэл танаа нэвтрүүлэгтэй холбогдлоо. Танах гэхдээ арилгаж өгдөг юм сүнсмсэн. Айж байгаа юм биш шүү. Зүгээр. Тэгээ би ер нь бодсон л доо. Ингээ дахин гарч ирээд байгаа юм чинь. Ер нь нэг бичлэгийн хийгээд үзвэл яад юм бэ? Тэгээ би нэг шүн унтахаас өмнө нэг юм уц муцаа бэлэн тавьчаад те. Тэгээ унцаахгүй. Тэсэн чи яаж хүшин дахиад дуурж байна. Тэгэхээр нь за одоо л барьж авдаг зах шүгэл гараад ирсэн дахиад нөгөөч. Та юм эцэс сууж байгаа байхгүй. Нөгөөд чи дуурж. Ад бол тэр нэг сүнс чөтгөр тэр юу юм уу богч төр гэдэг нь ер нь хамаагүй. Би гол нь энэ идээд байгаа хоолных мөнгийг авмаар байгаа байхгүй. Та нар туслаач. Тэ мэддэг чаддаг хүн байвал надад туслаач. Би хоолныхоо мөнгийг л авмаар. Тийм нэрэ Instagram-д хамаартай. Улана гэдэг залуугинд эмэрхүү, эвгүй, хачин жигтэй явдлууд тохиолдод байгаа билээ. Энэ сүнс яг ямар учиртай вэ? Өлсөж өгсөн сүнс юм болов? Ховдог сүнс юм болов? Та гэртээ иймэрхүү ховдог сүнстэй амьдарч чадах уу? Энэ дугаарт нэгэн иймэрхүү аимшигтай зүйл болсон юм. Улана залууд амжилт хүсье. Дараагийн дугаараар уулзлаа түр баяртай. Энэ бол нөгөө ертөнц. Дараагийн дугаар дээр ямар аимшигтай, ямар жихэд сүргэн газруудад очиж нэвтрүүлгээ хийхийг хэн ч мэдэхгүй билээ.
Манай нэвтрүүлэгтэй холбогдохыг хүсвэл залгаарай. Энэ бол нөгөө ертөнц.